Сайн байцгаана уу хүмүүстээ цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзсгэнэ үү. Хэнтэй аймгийн төв Өндөрхан хотын баруун хойд хэсэг үерт автаж өнөөдрийн хүртэл төвийн зарим хэрэглэгчид гэрэл цахилгааны бараа хараагүй байна. Үүнээс гадна үерт тус сумын бохир усны шугам сүлжээ хагарч халдварт өвчин гарах нөхцөл бүрдээд байгаа юм байна. Иймд Өндөрхан суманд үүсээд байгаа нөхцөл байдлыг арилгахад шаардлагатай хөрөнгө мөнгийг улсын төсвөөс гаргах саналыг улсын онцгой комисс засгийн газарт орууллаа. Энэ сарын 25-нд 17-оос 18 цагийн хооронд Өндөрхан суманд хүчтэй аадар бороо орсны улмаас аймгийн төв гэрэл цахилгаангүй болж 500 гаруй хэрэглэгчийн суурин харилцаа холбоо тасраад байна. Үүнээс гадна Багнуур мөрөнгийн чиглэлийн сайжруулсан шорон замны хэсэг газартаа эвдэрсэн байгаа. Холбооны кабелийг сойлох, сэргээн засварлах, эрчим хүчний худгийг соруулах, худгийн усыг соруулах, даг шаврыг цэвэрлж хатаах ажил явагдаж байгааг зарим аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүч өнөөдөр өгч чадаагүй байна. За Багнууроос Хэнтэй аймгийн Мөрөн сум хүртэлх мянганы замыг шалгахад 2 газар 150 м шорон далан сэтэрсэн байгааг тогтоож Багнууроос гарсан гүйцэтгэж байгууллага сэргээн засварлах ажлыг хийж байна. За үүнээс гадна хамгийн ноцтой нь Өндөрхан сумын бохир усны шугам шүлжээ үерийн усанд дэвдэрч хөрсний бохирдолд одоо энд үүсээд байна. Энэ нь халууны үйлдвэрлэлд халдвар төвчин гарах үндсэн суурь нөхцөл бочгоод байгаа. Иймд ариутгалын ажлыг сайн хийх хэрэгтэй. Үүнд төсвөөс зориуд хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй байгаа талаар эрүүл мэндийн сайд нь санал орууллаа. Хэмлөөгөр ариутгалыг хийхгүй бол зүгээр одоо урсаж байгаа ус руугаа жишээлбэл холрын шохойг хийгээд хөрс ариутна гэсэн тийм байхгүй юм байна лээ. Тэгэхээр энд зүгээр онцгой комиссд миний тавих гэсэн гол санал юу вэ гэвэл 1 тонн холрын шохойн 3 сая төгрөгийг энэ засгийн газрын тогтоолд нэмэлт тусгаж өгвөл их сайн байна. Бид хүмүүсийнхээ одоо томилтын зардал энтрийг бол өөрснөө одоо эрүүл мэндийн яам аргалнаа. Одоо Хэнтэй аймагт халдвар төвчин судлалын үндэсний төвөөс томилтоор 3 эмч ажиллаж байгаа. Хэнтэй аймагт энэхүү үерийн онцгой нөхцөл байдал үүсчихэд байгаатай холбогдуулан нэмэлт зардлууд их гарчна. Тухайлбал төсөв тогт тусгагдаагүй 3.6 сая төгрөгийг зөвхөн шатхуунд аймгийн төсвөөс гаргаад байна. Энэ мэт гамшигын нөхцөл байдлыг арилгах бууруулахад нийт 61.5 сая төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна. Энэ мөнгийг яралтай засгийн газар шийдвэрлэж өгье. Үер усны гамшигыг бууруулах хөрөнгө мөнгөний тооцоог сангийн ам энэ амралтын өдрүүдэд нарийн засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болголоо. За үүнээс гадна маргааш орон даяар их хурлын сонгуулийн санал хураалт авах өдөр. Цаг үеийн өрчилсөн мэдээгээр бороо хуртай байх тул хөдөө орон нутагт саналаа өгч чадахгүй гол мөрний усанд боогдох, ус татрахыг хүлээсээр санал өгөх хугацаа дуусах асуудал гарч болзошгүй. За иймд орон нутгийн удирдлага болон онцгойгийнхын иргэдийг саналаа өгөх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг улсын онцгой комиссоос зөвлөмж олголоо. Маргааш сонгуулийн өдөр. Энэ өдөр манай орны ихэнх нутгаар төр зүрийн бороотой байж төв болон баруун зүгийн нутгаар шөнөдөө нэмэх 8 хэм болж цаг агаар сэрвэснэ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын хэдэн өдрүүдэд манай орны ихэнх нутгаар бороо хуртай байх нэ. Ялангуяа Архангай, Үүрхангай, Төв, Булган, Сэлэнг аймагуудын нутгаар бороо хур их орж байгаа. Цаашдаач орно гэсэн мэдээллийг өгч байна. Маргаашийн үед бол төв болон зүүн зүгийн нутгийн зарим газар говийн нутгийн зүүсгээр төр зүрийн бороотой. За 30-аа болон баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар за 7 сарын 1-нд нутгийн баруун хагаст за 2-нд нутгийн төв хэсгээр 3-нд нутгийн хойд хэсгээр төр зүрийн бороо орно. Цахилгаантай. За борооны өмнө салхи төр зүр ширвэснэ. Ер нь 7 сарын 1-ээс агаарын температур их нутгаар нэлээд дулаарна. За энэ үед уулархын нутгаараа шөнөдөө 9-өөс 14, өдөртөө 20-с 25. За говийн бүс нутаг их нууруудын хотгороор шөнөдөө 18-аас 23, өдөртөө 28-аас 33. За бус нутгаараа шөнөдөө 13-аас 18, өдөртөө 25-аас 30 градус хүрнэ. Ер нь энэ 6 дугаар сарын цаг агаарын байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хур бороо их орж харьцангуй сэрүүн байгаа. 6 дугаар сарын сүүлчийн 10 хоногоос орж эхэлсэн бороо эх 7 дугаар сарын эхний өдрүүдэд мөн үргэлжилнэ. Иймд үер усны аюулаас болгоомжуулж хөдөө гадаа явахдаа улсын чанартай баталгаатай зам гүүрээр зорчихыг нийт ард иргэдэд анхааруулж байна. Мөн томоохон гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдээд байгаа. Дахин нэмж бороо хур орвол үерийн аюултай түвшинд хүрэхэд бэлэн болчиход байгаа тул гол мөрний айс болон үерийн далангийн ойролцоо буусан айлуудыг яаралтай нүхийг онцгой байдлын газраас зөвлөж байна.
Харин эх 7 дугаар сард хур бороо орохдоо цөөрч цагаагаар харьцангуй тогтун дулаахан байна гэсэн мэдээллийг улс цагуурын албанаас мэдээлж байна. Орон нутгийн иргэд зээл авах гэж төсөл өчтөг банкны том шалгуурт хэдийнэ бүдэрхээргүй болжээ. Харин одоо тэдэнд хүү багтаа зээлийн эрэлт хэрэгцээ их байна. Өөрхангай аймаг манай улсын хамгийн олон малтай аймгийн нэг. Аймгийн нийт төрхийн 67% нь малтай гэд бодохоор малынхаа ашиг шимийг хүртэн амжиргаагаа залгуулж байгаа хүн нийт хүн амынхан 70 гаруй хувийг эзлэж байна. Тиймээс сум суурин газрын иргэд малын түүхийд боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхол их байна. За өнөөдөр Өөрхангай аймагт иргэдийн санал санаачлагаар байгуулагдсан 200-аад нөхөрлөл хоршоод үйл ажиллагаагаа явуулж тэр хэрээр хөдөлмөрөө хоршин амьдрал ахуйгаа өд татж байна. Би 100 мянган төгрөгийг зээл авсан. Ерөөсөө Өөрхангайд ихлэ байгууллагт нь 100 мянган төгрөгийг авсан. Тэгээ сүүлд нь би одоо сая төгрөгийн зээл аваад одоо тэгээд ер нь хувийн амьдрал сайн яваа. Бас жижиг байсан эрхэлж байгаа бид нар. Барьцаа хөрөнгөгүй хөдөөгийн иргэдэд банкны зээл олддоггүй гэсэн ойлголт өнөөдөр ард тоцорчээ. Харин хийн сайн төсөл бичиж эрсдлээ зөв тооцоолж чадна тийм хүмүүс зээл авах боломж илүү байдаг байна. Өөрхангай аймагт гэхэд нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлийг дэмжих сангаар дамжуулан 700 сая төгрөгийн зээлийг олгосон байна. Энэ зээлийнх нь одоо онцлог давуу тал юу гэхээр мэдээж харилцагчдад хөнгөлөлтөй ийм зээлийг санал болгож байгаа. За өнгөрсөн оноос эхлээд нийгэм хамгаалалт хөдөлмөрийн яамнаас мөн хөдөлмөрлөлтөд дэмжих сангаар дамжуулаад оюутнуудад бизнес эрхлэлтэнд зориулж бас зээлийн үйлчлэгийг хөгжүүлж байгаа. Өнгөрсөн оноос бид 200 сая төгрөгийг нэг нийтдээ 160-аад оюутанд бас энэ зээлийн үйлчлэгийг хөгжүүлсэн байна л да. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэд орон нутгийн иргэдэд төрөөс олгож байгаа хөнгөлөлтэй зээлийн талаарх мэдээлэл хомс байдаг байна. Энэ мэдээллийг орон нутагтаа байгаа аль ч арилжааны банкар дамжуулан авч болох юм. Иргэдэд мэдээллийг нэг дороос авах боломжийг нээсэн бизнес эрхлэгчдийн төв удахгүй Өөрхангай аймагт ч байгуулагдахаар боллоо. Бараг хороогоор шахуу ногоо тарьдаг уламжлалтай нийслэлийн үлгэр жишээ гэж хэлж болох өлзий тороолоос бэлтгэсэн сурвалжлагыг та бүхэнд үзүүлье. Ядуу зүдүү амьдралтай хүмүүс туршлага болох нэгэн айлын амжиргааны тухай сүндрийн бэлтгэсэн сурвалжлага. Бензин шатахуун өслөө, хүнс ногооны үн нэмэгдлээ, төмс 1000 төгрөг хүрлээ гэх мэтийн нийгмийн бухимдал энэ айлын гадуур тойроод өнгөрдөг байна. Учир нь эднийг жинхэнэ экологийн аюулгүй ногоогоо өөрсдөө тариад иддэг, цалин тэтгэврээс өөр харах юмгүй хүмүүсийг бодвол энэ айлын эзэгтэй өлзийхий шиг подхийс нэмэлт орлоготой. Зуны турш 7 хоног бүр 100 хил өрөөс тэмх хурааж зардаг, бас өгөрч зогсохгүй Голландын шинэ сортын төмснөөс ахуулаад кимчиний солонгос байцааны ургацыг 2 сар тутамд хурааж авдаг гэж байлаа. Помидор, өгөрцөө, чинжүү, хаш, цагаал луван, байцаа, амттгуй, шигуй гэдэг энэ төрлийн ногоонууд тарсан. Тэгээд өөрийнхөө хэрэгцээг хангаад өөрийнхөө газар дээр бас төмс хүнсний ногоо, манжил луван, төмс энэ ногоонуудад тарьдаг. Тэрнээс гадна цагаал луван бас энэ олгосон. Энэ бол бас ургац тортонтой. Энэ цагаал луванг тариад ясаас хүний биеинд одоо хаван, хавдар, одоо янз бүрийн зүрхний өвчин, элэг энтрээс бол хавантай хүмүүст ороод цагаал луванг, Монголд ургасан цагаал луванг гэхэд ерөөсөө тэр хүний эрүүл мэндэд хаван, Монгол хүн ер нь хавгна гэж байхгүй. Ийм л сайн талтай ногоо юм. 40-оос дээш насны эмэгтэйчүүдийг хаанч ажилд авахгүй, амьдрал хүндрэх шинжтэй болоод ирэхээр нь тэрээр гэр хороол дахиухан газартай хашаа атгаж аваад ногоо тарихыг сурч сүүлдээ амтнд нь оржээ. Ногоогоороо сольсон 20 ишгэн хүртэл 3 жилийн дотор 100-аад толгоомолуулаад байгаа, жилдээ 700 мянган олбор авдаг гэж үсэн. Нэг хэсэг нь үргэлж бэлэн юм амлаад нөгөө хэсэг нь дээшээ гордоо суучдаг байж таарахгүй, ер нь ядуу байна гэдэг бол санаачлахгүй залхуу байна л гэсэн үг шүү дээ гэж энэ нэмэгтэй өөрийн бодлоо бидэнтэй хуваалцсан юм а.